төвтэй 4 6 радиустай хоёр дугуйг дөрвөн тэнцвэр хэсэгт диаметр татаж хуваагдсан зарим хэсгийг будав. Том дугуйгаас санамсаргүйгээр сонгосон цэг будсан хэсэгт байх магадлалыг олгоч. За тэгвэл бидний геометри магадлалын дүрмээр будсан хэсгийн талбайг том тойргийн талбайд хувач. За том тойргийн талбай нь болохоор пиг үржигдэх нь радиус нь 6 гэдэг чинь 6 квадрат буюу 36 пи болно гэсэн. За дүүдээ жижиг дугуйн талбайг олох юм бол пиг үржигдэх нь 4 квадрат буюу энд 16 пи бол. За хэдүүлээ будагдсан хэсэг гэдэг маань SB чи том дугуйн талбайгаас жижиг дугуйн талбайг хасаад тэгээ энэ хоёр чинь дөрвөлээ тэнцүү гэдэг чинь 4 хуваасны 2 хэсэг юм байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хагасна гэсэн. Ингээд 36 пигээс 16 пиг хасаад 2 хуваачаар энд 10 пи гэсэн. Энэ будагдсан хэсэг. Тэгвэл бидний P магадлал нь болохоор 10 пиг том дугуйн талбайд байхаар 36 пи тугаана. Пигүүд нь хураагадлаа. Энэ хоёрыг хооронд нь 2 хуваачаар 36 2 дугаад 18 энд 5 буюу ингээд C хариу.